1929 оны Япон улс. Дэлхийн эдийн засаг хямарч Японы ард иргэдэд энэ асар хүн дээр тусч хаасайгүй л бүсээ чангалж эхэлж буй хүнд хэцүү цаг үе эхэлж байлаа. Энэ үед хоёр охинтой ядуу тарчиг амьдралтай гэр бүл эгчдүү хоёрыг овоо хідэн цаасаар наймаалаад хоёр охины хувь заяа танихгүй хүмүүсийн гарт орлоо. Энэ охиныг Чио гэх ба эгчийг нь Сацу гэдэг. Октоодыг нийслэл Кёто хотод авчираад гейшагийн газарт хүлээлгэн өгөхөд эгчийг нь царай муутай байна манайх авахгүй гэж хэлээд оронд нь баян айлд зарцлуулахаар болж Чио Сацу хоёрыг салгаатглаа. Аав ээж нь зараад тэгэд бүр эгчтэйгээ хоёулахнаа үлдсэн байсан чинь одоо бүр эгчинч байхгүй болоодглоо. Чиог дагуулж явсаар гейшагийн байшинд ирэх үед эндхийг хариуцдаг ээж гих хүн гарч ирснээр Чиог шинжлэн харахад Чиогийн төрөлхийн цэнхэрнүүд түүнийг гайхшруулдаг. Охиныг нилээн шинжиж ийснаа нэг өрөөнд оруулахад тэнд нь Чиогийн үеийн бололтой охин сууж байна. Энэ охиныг хулуухан гэдэг өгөөд манай хүнээс ялгаагүй бас л зарагдаад ирсэн бололтой. Хулуухан хэлж байна. Чи битгий уйлаа. Уйллаа гэд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ газар чи удахгүй дасчих байх. Чи уйлахаа болохгүй бол ээж чамааг модон улсаар зодох байх шүү. Харин ээжийн үгэнд нь ороод байвал чамааг гейшагийн сургуульд явуулна. Би ч гэсэн явмаар байна. Тийм болохоор уйлахгүй намайг дагаал гэрийн ажил хийгээд заа юу гэж хөөрхий Чио гаргадаг. Ор ганцаараа үлдсэн бяцхан Чио ядчил хань болох үеийнх нь хүүхэд гараад ирсэнд сэтгэл нь арай дэвтв бололтой. Маргаашнаас нь хулуухныг дагаал гэрийн ажлуудыг умалзуулж гарна уу. Энд байгаа октод зөвшөөрлгүйгээр гэрээс гарч болдгоо болохоор Дэмил хашааны дээгүүр гараад гадаад ертөнцийг харан игчигээ ямар альд байгаа бол доо гэж санаа алдна. Хэдэн 7 хоног өнгөрч манай Чио гэрийн ажлуудаа овоо хийдэг болжээ. Тэгсэн Чио хулуу хоёр бас тэрүүхэн тэндээ хөөрхөн хов ярьсан шигээл сууж байна. Эдний гейшагийн газрын хамгийн алдартай бүсгүүн Хацумомо гэдэг бүсгүй юм байна. Тэгтээ энэ Хацумомо хаяада нууцаар гэрээс гараад нэг залуутай уулзаж учраад байгаа юм байна гэд ярьж итэл энийг нь Хацумомо сонссноо гарч ирээд та хоёр муу бацаан дуугаал байгаарай заа юу гэж загинснаа Чиогийн цэнхэр нүдийг хараад нүдэнд нь атаархаж буун илт байсан ч гадаа гаргасангүй. Их л муухай ажиллан чамаас өмхийн хахалж байна. Миний өрөөнд ороод үзээрэй гэж авч гинэ. Хацумомо эднэр дундаас хамгийн үнэтэй кимоног нь өмсдөг ба гейшагийн байшинд эдний өмсөж эдэлж хэрэгжилж буй бүх зүйл өөрсдийнх нь биш болохоор их л нямбаа эдэлж хэрэглэх ёстой байд юм байна. Чио ч ажилдаа их л сэтгэл гарган гэрийн хамгал хар бор ажлыг чимбаа хийсний хүчинд хулуухан энэ хоёрыг гейшагийн сургуульд явуулахар болдог. Ингээд сургуульдаа явах өдөр боллоо. Нийслэл хотод ирснээс хойш энэ байшингаас анхудаа гарч үзэж буй Чио шууд л эгчигийн анхаар явах гэтэл хулуухан ингүүл хоёулаа загнуулна штэ гэж хэлсээр байгаад түүнийг болиулдаг. Эдний сургуульд тэр хоёрын үеийн зөндөө олон охтод байх ба гейша болоход хэрэгтэй бүхэл чадварыг суралцж эхэлж байна. Цай яаж аяглах, яаж бүжиглэх, зочдоо яаж хөгжих гэд олон л зүйл зааж сургах юм байна. Нэг өдөр эдний байшингийн эгчнэр Хацумомогийн өрөөг цэвэрлэх гэж Чио тушаал буулгасан болохоор яах чаргагүй Хацумомогийн өрөөг цэвэрлэх гээд санаандгүй Хацумомо нэг залуутай учир зүггүй үнсэлцэж байгааг нь харчин. Өрөөг нь цэвэрлж байхдаа Хацумомогийн ганган эд гоёл чимэглүүдийг шохоорхон үзчихэтэл Хацумомо орж ирээд манай охин руу уурлаж гарлаа. Тэгснэ би танай эгчийг хаана байгааг нь мэднэ. Тэгтээ чамд хэлэхгүй. Гэхэд Чиоч жоохон юм болохоор уучлалтгүй эгчийнхээ тухай мэдхийг хүссэн ч Хацумомогийн хэлсэн бүхнийг хийвэл дараа нь хэлъё л гэж авж байна. Манай охин ч жоохон юм болохоор түнд нэтгэн Хацумомогийн хэлсэн болгоныг нь хийдэг боллоо. Тэгсэн нэг өрөө Хацумомо нилээ халамцсан орж ирснээр эдний дүүргийн хамгийн алдартай гейшагийн үнэтэй кимоног нь аваад ирсэн байдیں۔ Чиог энэ кимонон дээр нь биерээр зур гэж шахсаар угаад зуруулах ба буцаад тэр гейшагийн гэрлүү чимээгүй оруулаад тавьчих. Гэхээр нь манай хүнч хэлснээр нь кимоног нь тавих гэж явж байгаад баригдчихнөө. Ингээд угаасаа өөр байшингийн гейшагийн үнэтэй кимоног баллаж ээжигээ өрөнд оруулсан гэд хулсаар ороолгуулж гардаг. Хацумомо Чиог хэлсэн үүрэг даалгавар олигтойхон биелүүлж чадахгүй арчаагүй амтэн гэд загинсан шигэ зогсож байх ч амлалт бол амлалт шүү дээ. Чиогийн ч Сацуг хаана байгааг хэлж өгч гин. Сайндаач биш. Ер нь яванда Чио мундаг гейша болоод Хацумомогийн байр суурийг булаана гэдгээс айж энэ байшингаас зайлуулах гээд байгаа нь л энэ багхгүй юу. Энэ үйл явдлаас хэсэг хугацааны дараа Хацумомо үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар явах болоход гадаа бороо хувингаар асгаж байгаа юм шиг орж исэн болохоор Чио зоондхийн бариад явахаар болдог. Хацумомо очих газраа очсныхоо дараа Чио энэ боломжийг ашиглан эгчийнхээ байгаа газарт очин ашгүйнийг эгчтэйгээ уулзлаа. Эгч нь Чиотой уулзахаар өмнө нь гейшагийн байшинд очсон ч Чиотой уулзуулаагүй шууд хөөгдсөн тухайгаа хэлэх ба Чио хоёулаа одоо шууд эндээс зугатаая гэж хэлсэн ч хоёулаа мөнгө бол зугатаач амжилт олохгүй бах. Би энэ айлаас мөнгө хулхаалаадах. Тэгээд өнөө өрөө гүүрэн дээр уулзъя заа юу гэж хэлээд хоёр тийшээ саллаа. Чиог байшиндаа буцаад иртэл Хацумомо нөгөө уулзаад идэг залуутайгаа том хүний ажиллаа хийж байгааг нь харчихна. Баригдсандаа санаан зовсон залуу тэр дороо тэндээс хумгуу зугтах ба
Гадаа түжигнэх чимээнээр ээж гарч ирэхэд Хацумомо Чиёг орох гэж байхад нь барьлаа. Гээд шал худлаа ярихад ээж Чиёг хулсаараа оруулгаж гарнаа. Хацумомогоос олж зодуулж хансан Чиё энэ үед ууранд хурч сая юу харснаа ээжэд хэлж орхино. Ээж ч Хацумомогийн гуйн доогуур гараа оруулан Чиёгийн хэлсэн зүйл үнэн гэдгийг мэдээд Хацумомог нэгсэн алгадж аваад дахиад тэр залуутай уулзуулахгүй тулд байшингийн бүх гарц хаалгуудыг түгжин зөвхөн ээжээс зөвшөөрөл авч байж л гадагшаа гарахаар болдог. Гейша бол урлагийн хүн учраас хэн нэгэнд хайрлаж дурлах эрхгүй байдгийн гинэ. Орой эгчтэйгээ уулзаад орох гэж байгаа Чиё аргагүй ирэхэнд байшингийн дээврээр дамжаа орох гэж хагаад хөл алдаж унаад өөрийгөө бэртээчлээ. Тэр орой Сацуу Чиёг орхиод тэр чигтээ хотоос явсан ба Чиёгийн аав ээж нас урсан тухай мэдээ ирдэг. Гэхдээ өнгөрөхийнхөө өмнө эмнэлэгт үзүүлээд баахан эмнэлгийн төлбөр Чиё дээр өр болоод нэмэгдчихэн тэр. За тэгээд байшингаас орох гэж байсан өрөнд орсон энтергээд Чиёг Гейшагийн сургуульд явуулахаа болж насан туршид нь гэртээ зарц хэлгэж өрийн төлөвлөхөр болдог. Бүх зүйл буруугаар эргэснийг эргцүүлэн гүрний хажууд гуниглцсан сууж итэл нэг цэмбэр ах ирснээ Чиёд зайрмаг авч өгч баярлуулдаг. Тэгснэ амьдралдаа анх удаа ийм цэнхэр нүд харж байгаагаа хэлээд Чиёд альчууранд ороосон мөнгө өгөөд цааш явлаа. Энэ залууг Кен гэдэг ба эдний дүргийн гайгүй бизнесмэнүүдийн нэг юм байна. Бас болоогүй хоёр Гейша дагуулсан л явж байна. Чиё хидээ жоохон ч гисэн амьдралд нь анх удаа хэн нэгэн түүнд анхаарал тавьсан болохоор Кенд өөрийн ирэхгүй дурлаж том болоод мундаг Гейша болж заавал Кентэй дахин уулзахаар шийддэг. Тэр чигээрээ гүйсээр сүмдэр очин Кенний өгсөн мөнгийг бурханд өргөөд Кентэй уулзуулахыг гуйдаг. Энэ үйл явдлаас олон жилийн дараа манай Чиё том охин болжээ. Харин түүний найз хулуухан Гейшагийн сургуулаа төгсөөд анхны үйлчлүүлэгчдэрээ очихоор Хацумомог даган гарч буй. Чиё ч олон жил энэ гэрт шивгчин хийсэн ч Гейша болно гэсэн мөрөөдлөө хаяагүй л байлаа. Нэг өрөө Хацумомог хөгжмөө мартсан байхаар нь араас нь аваачаад өгтөл анхны хайртайгаа таарлаа. Ийм байдалтайгаар түүнтэй уулзахыг хүсээгүй болохоор тэр чигтээ зүхтах шахам тэндээс холддог. Тэгсэн удалгүй тэдний нөгөө олон жилийн өмнө Чиёгоор кимоногоо бадлуулж байсан бүсгүй ирж уулзаад ээжтэй ярилцж байна. Энэ бүсгүйг Мамиха гэх ба бүгдээрээ Мами гэж дуудчих. Мама мундаг Гейша байсан ч одоо нас нь нилээн явсан болохоор залуу Гейшаг бэлтгэх хүсэлтэй байгаагаа хэлж Чиёг авч явмаар байгаагаа хэлж орхино. Тэгээд бүр Чиёгийн бүх үр төлбөрийг нь 2 дахин нугалж төлье гэхэд ээж ч дуртай наргагүй Чиёг өгөхөр боллоо. Энэ тухай сонссон Хацумомо харин их л дургуулах ба хулуухан ч найзаагаа Гейша болох гэж байгаад нь баярлахад Хацумомо түүнийг алгадаад "Тэнэг минь чи одоо хүчтэй өрсөлдөгчтэй болох нь дээ" гэж хэлээд хаалга саваал гарч ийн. Энийг сонсоод хулуухан Чиётой дахин найзлахаа болж холбоогоо тасаллаа. Мама Чиё хүлээн аваад түүнд Гейшагийн эрдэм мэдлэгээ бүгдийг зааж эхэлдэг. Нэг өдөр Чиё мамагаас олон жилийн өмнө кимоног нь бадлаж байсандаа уучлалт гуйхад мама түүнийг уучлсан гэдгээ хэлэхва Хацумомо түүнээр ийм зүйл хийлгүүлсэн гэдгийг ч мэдчихсэн айлдаг. Мама Чиёд яг л төрсөн их чиг нь сэтгэлээ гаргаж хандах бөгөөд Гейша хүн хэрхэн бие авч явах бас эрчүүдийг хэрхэн өөртөө татах аргуудыг ч наривчлан зааж өгч гинөө. Хамгийн чухал нь Гейша бол уран бүтээлч. Урлагийн хүн болохоос биеийн үнэлэгч биш гэдгийг ойлгуулах ба багш эрдэм шавд гэдэг шиг Чиё ч мамагийн заасныг маш сайн анхааран бүгдийг айгүй урдан сурж байна. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа манай Чиё альбисоор Гейша болоход бэлэн болжээ. Мама түүнд Саюри гэж шинээр хайрлах ба одооноос бүгдээрээ Саюри гэд дуудаад явах нь шүү. Саюригийн анхны үйлчлүүлэгчид мамагийн танил хүмүүс байх өгөөд дандаа л цэргийн том генералууд сууж байна. Тэгсэн тэр дунд нь Хацумомо байж идэм да. Саюрич маш тайвнаар бүжиглэхэд тэнд байсан хүмүүс бүгд л түүний уян алархаа хөдөлгөөнийг шагтан магтахад Хацумомо харин доог тохуу байсан шигээ сууж байхч энийг нь Саюри тоосонгүй зөрүүлээд хоруу үг шидэх өгөөд одоо Хацумомотой нэгийгээ үзэхэд бэлэн болжээ. Хацумомо Саюрийг дагаж очсноо бүр гар хүрч би чамайг арчиж хаяна харж байгаарай заа юу гэж занл хийлд юм да. Мама Саюрийг дагуулan Сумогийн ордонд очтол манай хүний өнөөдрийн үйлчлүүлэгч нь Кен байж таарлаа. Кен өөрийнхөө бизнесийн түнш Нобутай хамт Сумо үзэж байгаа ба Саюрийг таньдгүй. Манай бүсгүй Кентэй яриа өдчихтэл мама чи хажуугийнх нь Нобу гэд бизнесмэнд үйлчил. Наад чинь компанийн эзэн. Гэд байхаар нь Нобутай яриа өдөн Сумогийн талаар ярилцахад Нобуд Саюрийг таалагдаад явчихна. Тэгтэл Хацумомоч орж иж таарах ба манай хэд хоорондоо харцаараа үг шидэлцээд авч байгаа харагдана. Гэртээ ирээд мама Саюригийн хөлийг албаар зүсэж гэмтээгээд эмчит үзүүлэхээр явуулах ба яагаад ингэж байгааг нь Саюри ойлгодгүй. Саюригийн хөлийг үзэж байхдаа мань эмч зөөлөн арсыг нь бишрэн Саюрид бараг дурлаад байгаа мó хашийн. Тэгсэн мама Саюрид жижигхэн хайрцагтай будааны жигмнэг өгөөд Нобу эмч хоёрт өгөөрэй л гэж авч ийн. Манай хүн хэлснээр нөгөөд яг ямар утгатайг асуухад мама хэлж байна. Энэ хайрцгийг өгснөөрөө чи тэр хүмүүсийг чиний охин биеийг авах урилга өгж байна л гэсэн үг. Гэхдээ хамгийн өндөр үн хэлсэнд нь
Чи удахгүй 18 хүрнэ. Тийм болохоор охин бие хамгийн өндөр ханш хэлсэнд нь өг. Би 18 хүрдэг жилээ 10,000 йенээр охин бие өгч илоо. Их мөнгө олоод хоёулаа чамайг өрнөөс чинь гаргана гэж авдаг байгаа. Эвгүй сонсогдож байгаа ч угаасаа л гейшэ болгоо ингэдэм байна. Бараг уламжлал гэх үү дээ. Энэ үед Хацумомо үүнийг нь мэдээд Саюриг зөндөө хүнтэй явуулдаг. Завхаа хүүхэнгээд хотоор дүүрэн цууд хараагаад яваад байгааг хулуухан Саюрид хэлдэг. Саюри чин талаар мамаа хэлэхва мамаа санаа зовлтгүй гэж Саюриг тайлгаруулад удахгүй болох гейшагийн үдшилтэд Саюриг гоцолж бүжиглүүлэхээр болно. Хацумомоч бүр Саюрид хорсож зурагт хууцын хүртэл тас татан хайж байгаа л харагдана. Үдшилтгийн өдөр болж Саюриж тайзан дээр олон жилийн турш сурсан эрдмээ гахуулан бүжиглэхэд үзэгчид уулга алдаал явцдаг. Тэгсэн мамагийн залуудаа дурлаж явсан биелэгжүү эрхэм удахгүй үдшилэг зохиох гэж байгаагаа хэлээд Саюриг гэртээ урахад ямар санаатай ураад байгааг нь сайн мэдэх мама дундуур нь ороод Саюри үдшилэгт явах боломжгүйг тайлбарласан ч мань эрхэм заавал Саюриг үдшилэгт явуул гэж тулхан шаардлаа. Ингээд энэ эрхмэнд болчгүй үдшилэгт Саюри маань яалтчгүй ирчээ байж итэл ашгүй Кентэйгээ таарлаа. Кентэр хоёр цэцэрлэгт ойр зуурын юм яриа байж итэл нөгөө баян эрхэм чинь Саюриг дуудаж байна. Яваад ортол кимононыхоо цуглуулгыг үзүүлэх нэр идлээр нэг өрөөлөө авч ороод хүчээр том хүний ажил хийх гэж дайрахад Саюрич учир байдлаа илж тэндээс зүхтах шахам гарлаа. Ядж яхад манай бүсгүй охин бие алдсан гэдэг яриа хотоор нэг тархаж мама Саюриг загнаастай. Хацумомоч энэ бүхнийг сонсоод бүр нэг багтаав нь хансан шинжтэй байж итэл гаднаас мама орж ирээд Саюригийн охин биеийг 15,000 йенаар худалдахаар болсноо хэлэхэд хулуухан Хацумомо гэд бүгд л шоконд орно. Үнтэй зэрэгцэн ээж гейшагийн байшингаа Саюрид өглөөлөхөөр шийдсэн тухайгаа хэлтэл хулуухан энийг сонсоод гомдоол явцдаг. Саюри явцсан болохоор энэ газрын гал голомтыг өөрт нь өглөөлөх байх гэж найдаж исэн юм байна л да. Хацумомо ч юу гэж дутхав мама руу төвчгөнөхөд чам шиг хар эмээ боддог хүн харин чинд илүүдэд байна. Одоох энэ гэрийг орхиж үз. Гэхэд өнөөгч бүр галзуурах нэ. Удалгүй Саюри охин бие эмчид өгснөөр жинхэнэ гейша болж хувирдаг. Саюри өөрийнхөө гейшагийн байшиндаа буцсан эртэл Хацумомо Кэни өгсөн нандаа альчуурын шатаах гэж яхад нь булан авах гэсэн биш бөөн зодоо нүдэн болохоо шахлаа. Энэ хоёр ноцолдож явахдаа тэнд байсан динлүүг хагаснаас болоод гал гараад эхэлдэг. Гал улам дүрлзэж эхлэхэд Хацумомо галыг улам дэвэргэжсэн байшинг орхин тэндээс бүр мөсөн явж ирхэн. Гэрийнх нь хамаг ид тогшил, үн тэдлэл кимононуудаас бараг юу ч үлдсэнгүү бүгд шатсан ч энээс дор юм болж дэлхийн 2 дугаар дайнд игдснээс болоод тентхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ. Дүүргийн даргын тушаалаар мамаг дайны сувлагч нарын баазад ажиллуулахаар хүчээр явуулах ба хаа очиж Саюриг арай аюулгүй газар кимоно урлагийн баазад ажиллуулахаар болсон байдаг. Хэдэн жил өнгөрч манай бүсгүйч кимоно урлагийн баазад хүнд хүчээр ажиллахын гейшэ байх үеийнхээс тэсөөрхөн болжээ. Зөөлхөн гар нь нэвршиж толгор арьсан гундаж эхэлсэн байлаа. Дайн дуусаж инх тавь ирэх үеэр Нобу Саюри дээр ирээд гейшагийн байшинд хамт байсан найз нөхд нь эсэмэнд аж төрж байгаа тухай хэлэхэд Саюригийн сэтгэл амрагч Кен Осакад үйлдвэр байгуулах гэж оролдоод бүтэлгүйцсэн тухай сонсоод харин гонсоогоо л явчихна. Нобу Кен хоёр дахин үйлдвэр байгуулах гээд Америкийн цэргийн өндөр албан тушаалтнуудтай уулзах гэж байгаа тухайгаа хэлэхва нэг генерал нь Саюригийн зургийг хараад их л сонирхоод байж л дээ. Тэгээд Америкуудтай уулзахад хамт байгаад өгөөч гэж гуйтал Саюри дахин гейшэ уулах хүсэлгүй байгаагаа хэлэн татгалздаг. Гэхдээ ингэж тусалбал Кенч дахин үйлдвэр байгуулах хэрэгтэй болж хөл дээрээ босох тухай хэлэхэд яалтчгүй хайртай залуугийнхаа төлөө Нобутай хамт очихоор болно. Ингээд Нобутай хамт буцаад Кётод иртэл энэ хот асар их өөрчлөгдөж хаасайгүй л Америк зэргүүд холхилдон гудамжинд биеийн үнэлдэг бүсгүйчүүд хүртэл нүрээ гейша шиг будан өөрсдийгөө гейша гэж сурталчилснаас болоод гейшагийн нэр хүнд соёл тэр чигтээ навсунсан байв. Мамаачаас Кётодо буцан ирсэн байх бөгөөд Саюриг хараад их л баярлж ийн хөрхий. Даанч энэ олон жил хүнд хүчээр ажил хийгээд мама маань ч их л гунтсан байх бөгөөд үнтэй кимоно гоё чимэглүүдээ зарж л ам зогоож байсан ба одоо түрээсийн байранд амьдран цагийн ажил хийж байгаа юм байна. Саюри мамаг өөртөө хамт Америк генералуудтай уулзах уулзалтанд хамт явахыг ятгахсаар байгаад зөвшөөрүүлж чадлаа. Хэд хоногийн дараа гудамжинд явж итэл багын найз хулуухантайгаа таарахва нөгөөгчин Америк цэргүүдэд биеийн үнэлж амьдралаа зогоодог болсон байлаа. Хулуухантай уулзан ганц юм хувааж уунга өмнө нь болсон бүхэнд уучлалтгүй гейшагийн байшинг чи өвлөж авах ёстой байсан гэдгийг хэлэхэд мань хулуухан ч тэрэнд нэг их юм бодоогүй санаа зовлтгүй би чамд муу юм санахгүй штэ гэж хэлэхэд Саюрич тайтгаран хулуухныг хамт авч явахаар боллоо. Саюри олон жил уулзаагүй ээжтэйгээ уулзахад ээж дахин гейшагийн байшингаа нээж эхлэхээр шийдэж өөртөө нандгиж ирсэн торгоороо маш гоё кимоно урлж өгнө. Ингээд Саюри мама хулуухан 3 Америк генералуудтай ирж танилцах бөгөөд энэ үед удаан уулзаагүй анхны хайр Кентэйгээ уулзаа амжлаа.
Энэ хэд бүгдээрээ ойролцоо байх арал дээр очин оройдоо аршаанд орон илүү дотн танилцсгаах ба хүн болгон өөр тохиолдсон хамгийн дурсамжит түүхүүдэд уулзснаа. Манай Саюри Кентэй анх гүрний хажууд танилцж байсан түүхээ ярьж идэл Кен дундуур нь яриаг нь тасалчдیں۔ Тэр үед Америк генералуудын нэг нь Саюрид ойртон орой өрөөнд нь хамт цагийг өнгөрөх тухай ярьж эхэлдэг. Саюри гейша бол биеийн үнэлэгч биш, харин уран бүтээлч гэдгийг хатуухан сануулнаа. Энэ бүхнийг Нобу алсаас ажиглаж ийснаа Саюриг дуудан уулзж байна. Тэгснээ Саюрид хайртай болсноо хэлж, саяны Америк генералтай ойртохгүй байхыг сануулдаг. Тэгээ бүр болоогүй удахгүй бизнесээ босгоод Саюриг өөрийнхөө хажууд авна гэдгээ хэлэхэд Саюрич яоцгүй байгааг анзаарангуудаа би чамайг заавал өөрийн болгоно. Чи надаас татгалзах гэсэн чадахгүй гэж бараг хайраа илэрхийлэх биш занл хийлээд эхэлтیں۔ Саюрич энэ тухай мамад ховлон Нобу намайг хүчээр өөртөө авна гэд байна. Гэхдээ мама нэлээд сонсч ийсноо Нобу бидэнд хүнд хэцүү цаг үед өчнөө л тусалсан. Нобугийн саналыг хүлээж ав. Нобу удахгүй хөл дээрэж басна. Тэр үед чи хангалуун сайхан амьдрын штэ. Ирээдүгөө бод Саюри гэж хэлэхэд Кенээс өөр хүнийг сэтгэлдээ тээж чадахгүй болохоор яаж игээд Нобуг өөрөөсөө олдуулахар шийдэн хулуухан тандаад орой эсгэхэд цэцэрлэгийн хажуугийн өрөөнд Нобуг дагуулад ирээрэ гэж гуйнаа. Орой эс болоход Саюри албаар нөгөө Америк генералыг өрөөндөө дуудаж оруулахад өнөөхөн ч юм үзээгүй юм шиг үнсэж үнгээл эхэлнэ. Яг энэ үед нь Нобу энийг нь хараад Саюриг гутамшигтай эмэгтэй гэж бодоод холдох байх гэж төлөвлөсөн юм байна л да. Тэгсэн хулуухан Нобуг биш хайртай залуу Кенийг нь дагуулад ирд юм да. Кен ч энэ бүхнийг хараад шууд л буцаад гараа явчихлгүй яах вэ? Кенийг дуудан араас нь гарсан ч өнөөх нь нүүр өхгүй дэрчигтэй тэндээс яваад өглөө. Саюрич хулууханд гомдон яагаад Кенийг дагуулж ирснийг асуухад хулуухан олон жилийн өмнө гейшагийн байшингийнх нь бүх зүйлийг булааж авсных нь хариу юм гинэ. Өглөө болоход Саюри хавцал дээр ирээд анх Кентэй учирсан цагаас хойш нандинж ирсэн ганц үнд зүйлээ далаа руу шидэж өрхөнө. Үүгээрээ сэтгэл зүрхнээсээ Кенийг явуулж болтой. Энэ үйл явдлаас хойш хэдэн 7 хоногийн дараа Саюри гейшагийн байшиндаа буцаж очин гейшагийн ажлаа хийж эхлэх ба удалгүй хэн нэгэн түүнтэй уулзах гээд ирсэн байгааг сонсоод Нобу л иржтэй хэмээн бодоод гунигтайхан зогсож итэл Нобу биш Кен байд юм да. Манай хүн ч Кенийг хараад шууд шок. Энэ үед Кен Саюрид бүх зүйлийг хэлнэ. Саюридаа анх гүүрэн дээр таасан өдрөөс хойш л Саюриг нууцхан ажиж харж хандаж байсан байдаг ба анх Саюриг гейша болгохыг мамагаас гуйсан хүн ч Кен байсан байж таардаг. Саюриг танихгүй царайлж исэн шалтгаан нь гэвэл Нобучаас манай бүсгүйд эртнээс сэтгэлдээ байсан бөгөөд Кен Нобуд их хэмжээний өртөө болохоор хамаагүй Саюрид үннээ хэлж чадахгүй байсан байдаг. Харин одоо Нобу Саюрид сэтгэлдээ байгаа байсан болохоор Кенд боломж гарч ирсэн энэ байлаа. Манкен эцэст нь Саюриг өөрийнхөө бүсгүй болгох хүсэлтэй байгаагаа хүндэтгэлтэйгээр хэлэхэд Саюрич тэсэлгүй Кенийг үнсээл авч байна. Ингээд манай хоёр энэ олон жилийн дараа ашгүй аз жаргалтай амьдрал эхлүүлэх нь бололтой.